орон гүн их итгэл үзүүлсэнийг би энэ насандаа мартахгүй. Тагнуулж төмөр зохтын амар заяа. Улс их орны тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө нэгэн биеийн жаргалыг умартан далд тулааны фронтод тулалдаж явсан эгэл жирийн ард төмөр зохтын амар заяагийн тухай энэ удаагийн дугаартаа өгүүлж байна. Түүний намтраас товчлон сонсогч танаа хүргэхэд тэрээр 1902 онд Байтаг богд хэмэх газар төрсөн. Эцэг төмөр зогт нь хөрөнгийн хувьд 40 гаруй бодтой торгууд ард байжээ. Амар зайг 14 настай байхад нь эцэг төмөр зогт 16 настай байхад нь эх зулзган нас барсан бөгөөд эцэг эхээ нас барснаас хойш 18 нас хүртэл хөргөн ах Баянцагаан эгч Янжин нартай хамт амьдарч байгаад 1921 оны хувьсгалын үеэр Шинжаанд оргон гарч 25 нас хүртэл амьдарч байгаад 1927 онд Шинжаанаас нүүдэлэн Байтаг уулаар нутаглаж эхнэр авч өрх тусгаарлсан байна. Улмаар 1933 оны 9-р сард Хишигт Агдуугийн дүүр нарын хамт Монголын хил нэвтэрч Булганголд мал аж ахуй болоод тариалангийн ажил эрхлэн амьдрах болжээ. 1934-өөс 1950 онд Байтаг богд Шар сүм, Шинжаан, Цонж, Шар тохой, Ховг сайр зэрэг газруудад дайсны хүчийг тагнан турших, харилцаа холбоог таслах, амьд хэл баримтлах, цэрэг зэвсгийн тоо, бэхлэлт хамгаалалтыг мэдэх тусгай үүрэгтэй олон удаа хил давж, өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлж, 1934 онд 1 морь, 1939 онд 15 төгрөг, Алтан гад Содонгоор тус шагнагдж байжээ. Төмөр зохтын амар заяа өөрийн тусгай үүрэг гүйцэтгэж явсан тухайг нь дурсан өгүүлэгтэй. Миний бие 1934-өөс 1950 онд эх орныхон төлөө тусгай даалгаврыг үнэнч шударгаар удаа биелүүлэн гадаад улсад онцгой даалгавартаагаар 4 удаа явж үүрэг даалгавраа ёсчлон биелүүлж удирдах газраар цаашаагдан явсан. 1944 оны 6 дугаар сарын шин дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй групп Батбаярын дүүрийн шууд даалгавраар дайсны утас харилцааны төв шугамуудыг таслахаар Цонжийн баруун ууланд хүрч үүргэн биелүүлээд буцтал. Дайсны 100 хүн биднийг баривчлан авахар бүсэлхээр завдахад Цонжийн баруун уулнаас ухарч байлдсаар олон дайсны амийг хороо. Харанхуй шөнө болж буцахаар явж байтал Бат хөтөлж явсан морин алдаж барьж авах гэд биднээс тасрав. Батыг хайсан боловч бид олж чадаагүй юм. Харин Бат морио барьж авч чадлагүй Цонжийн наадах цөлийг гаталж яваад морио өвхүүлж явган 13 хоног өл хоолгүй явсаар улны арьсан зулгарч явахын аргагүй болсон ч отрядын болцсон газраа ирсэн боловч отряд хэдийнэ явсан байлаа. Түүнийг эзгүүхээр ам алдахын наан арга тасран хэвтэж байхад хэлийн цэрэг дохиолдож амийг нь аварч байсан удаатай. 1944 оны 6 дугаар сараас 9-р сар хүртэл 3 сарын турш Шинжаанд дүгэр дарахтай манай групп олон зуун айл өрхийг зөвлөлт холбоот улс ба бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэрлөө нүүдлэн оруулах ажлыг хийсэн. 1947 оны 3 дугаар сараас Мафугоогоор толгойлуулсан 10,000 гаруй гоминдааны цэрэг тус улсын дархан хил хязгаарлуу цөмрөн орох гэж байна гэсэн мэдээг манай удирдагчид хүлээн авсан тул гоминдааны цэрэг жухам хэдийд довтлох ямар хүчээр хил нэвтрэн орж ирэх зэрэг чухал мэдээ олох хэрэгтэй байв. Амар заяа надаар толгойлуулсан 4 хүнтэй хэсэг Цонж хот руу 1947 оны 3 дугаар сард алсын замд гарч байсан. Удирдах даргын боловсруулсан төлөвлөгөө ёсоор Цонж хотын орён дунд гол хэмээх газар нутаглаж байсан жаахан доржинд очиж тактик хэрэглэн түүнээс дараах мэдээллийг олж авсан юм. Үүнд 1946 онд урвсан Оспаны дээрэмчид мухар толгой хотод байлдахаар бэлтгэж байсан бөгөөд Оспан Мафуготой холбоо сүлбэтэй болсон. Мафугийн цэрэг Жантайзын цэргийн буудал дээр байрлаж байгаад 3-4 хоногийн өмнө нүүрсний замаар Байтгийн нурууны чиглэлд явсныг мэдээд бид 3 дугаар сарын 27-нд ар хужир хэмээх газраар хилийг нэвтрэн ирж булган суманд ирсэн билээ.
Булган суманд байсан штабын дарга гэрэл чулуунд бид илтгэлийг өгсөнд үүргийг ёсчлон биелүүлснийг сайн шаасан. Бүгд найрамдах Монгол ард улсын баатар тэгш дотоод явдлын яамны хилцээний төлөөлөгч урт насан амар заяа миний бие оролцсон групп урд олсон мэдээг улам тодорхой болгохын тулд амьд хэл олзолж явах даалгавартай байдгийн нурууны араар хөдлөв. Бид зохих бэлтгэлийг наривчлан хийж Оспа маа хоёрын харилцах замыг цагдан хянаж байтал магийн цэрэг байсан газраас Оспантай холбоо барихаар яваа даргын форум өмссөн этгээдийг манай цэрэг баривчлан авлаа. Энэ холбоо ч маагаас Оспанд манай группийг баривчилж авах даалгавар бичиг хүргээд Оспанаас маад бичсэн бичгийг авч яваад баригдсан. Мафуго Монголын 14 морьтой хүн гадгас зорчив. Тэдний буцах замыг бид хаана. Та нар тэднийг дайрч бүслэн авах хэрэгтэй гэсэн утга бүхий даалгаврыг Оспанд өгсөн байжээ. Манай групп засгийн даалгаврыг амжилттай биелүүлж 9 мэнд буцаж ирсэн билээ. 1947 оны 12 дугаар сард маш чухал даалгавар өгч үүнийг амжилттай биелүүлвэл Ленины одонгоор шагнан 10,000 төгрөг өгнө гэснийг бидэнд нууцлан мэдэгдэж дотоод яамны сургагч, ховд хэлтсийн сургагч нарын туслалцаа зөвлөгөөнөөр 100 хүнтэй групп байгуулж нэгдүгээрт Оспоныг баривчлах буюу амийг хороох, хоёрдугаарт Америк холбооны аппарат бүхий хоёр холбоочин олзлох даалгаврыг группт өгөв. Энэ группийн дараагаар намайг томилж гүн их итгэл үзүүлсэнийг би энэ насандаа мартахгүй. Миний зөвлөхөөр ховд отрядын дарга банзрагчийг группийн орлогчоор Бат Жаргалын дүүрийг тохоон томилов. Зөвлөлт Монголын удирдах нөхдийн зөвлөгөөнөөр зохих бэлтгэлийг хангаж 1947 оны 12 дугаар сарын Тасхим хүйтэн өдөр Ёрхог гэдэг газрыг зөвлөн хөдлөв. Бид газарчлах хүнээр Олзны Казах Улаан Хамаан гэгч этгээдийг авч явсан. Олзны Казахаар газарчлуулан бүгд найрамдах Монгол ард улсын хил даваад 8 өдөр шөнө явж элсэн цөлийг гаталж ус ундгүй өвс ногоотой газар байлав. Улаан Хамаанаас тэр газрын байдлыг наривчлан асууж шалгаж Оспаны байрлсан газарт тулж ирсэн болохыг мэдэж яваад маргааш нь үүр цайх хүйтэн жавартай эд хүйтэн үеэр 5 хүнийг туршуулаар явуулав. Оспан өөрийн гол хүчинтэй нийлсэн байх тул байлдах тактикт өөрчлөлт оруулан группийн бүх гишүүдийг нэгтгэхээр шийдэв. Нэхит Баатар өөрийн хэсэг хүчээр цэргийн байрлсан газар завшин орж окоблож байлдсан учир байлдааны пикетсийг орхих аргагүй байлаа. Би зүүн жигүүрт байгаа байлдагчдыг дагуулan Оспаны лагерт орж явах үед Оспан цагаан морион унаж хээр морьтой 2 хүн, морьтой явган нийлсэн 60 хүнийг дагуулan тулааны ашигтай байрал эзлэхээр явж байгааг бид харав. Банзрагчийн хэсгийг хөнгөн пулеметтой окоп хайн байлдуулахар болж би өөрөө 12 хүн дагуулan Оспанаас түрүүлж байлдааны ашигтай байрлалыг эзлэхээр мордов. Ийхүү Оспанаас урдчлан зохих байрыг эзлээд байтал Оспаны морьтой явган жараад дээрэмчид ойртон ирлээ. Оспаныг баривчлах эс бөгөөс алах зорилгоор би мориндоо мордож давших зуур Оспан явгалж хөлтөө буугаар намайг 5 удаа буутсан боловч онсонгүй. Би морьныхон хурдаар Оспаны зүг довтлон орж түүнийг буутсан ч мориндоо мордож амтсан тул түүнд хор хохирол учруулж чадсангүй. Оспаны 60 дээрэмчидтэй манай 12 байлдагч эрлэхэг зоригтой байлдсаар орой 5-6 хүргэв. Би 2 хүн дагуулan Оспаныг баривчлах арга сөвгчлэн мордов. Түүнийг отоод явж байтал Оспан 2 хүнтэй гарч ирээд надтай бууны сумны газар халз тулгарч би шамдаж нэг буутсанд Оспан шархтав. Хожим сонсоход миний буутсан сум сүүжний ясны хавьд туссан гинвэлээ. Надтай хамт явсан 2 байлдагч Оспаны хөөсөн боловч бүрэнхий харанхуйд нэхэж чадалгүй харамсалтай алдав. Энэ тулалдаанд пулеметийн гал, гар бөмбөг, винтовын суманд дайсны 80 гаруй хүн амирагдсан бөгөөд Оспаны бага ихнэр зарим нэг ойр шадар хүмүүс алагдсан байлаа. 100 гаруй байлдагч толгойлон явсны хувьд манай группийн зарим хүмүүсийн гавьяаг улам тодорхой болгохыг хичээн өвгөн би сэтгэлдээ эрг цүүлэн байчлаа.
Манай группийн гишүүд, байлдагчид эх орныхон даалгаврыг биелүүлэхээр дайсныг устгахад ам бие хайрлахгүй зүтгэн гэж тангараг өргөж зориг төгөлдөр байсан юм. Үүрэг гүйцэтгээд ирсний дараахан шуудангаар явах хэрэгтэй гэж замын зардал өгч төвд ирүүлсэн бөгөөд дотоод яамны ерөнхий зөвлөх байсан нэг сургагч нь маршал Чойволсонгийн зуны байранд аваачиж маршалтаа уулзуулсанд та урд нь их ажил хийсэн, одоо бас чухал ажил хийх болно гэж хэлээд чамайг шагнуулах юм гэлээ. Тэгээд тэр өдөр сайд шагдарж автаа хамт явж улсын баг хурлын дарга Бумцэнд дээр очиж байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдав. Эх орныхон төлөө гадаад дотоодод явж үүрэг гүйцэтгэж байсан тухай миний амьдрал тохиолдсон томоохон асуудлууд гэвэл энэ байна хэмээн даруухнаар өгүүлсэн байдаг. Эх орончдын түүх үргэлжилсэн.